Говьсонбор аймгийн прокурорын газраас хөгжлийн бэрхшээлтэй эрхтэд төрийн үйлчилгээг хялбар хүртээмжтэй хүргэх үүднээс мэдээлэл авах, үйлчлүүлэхэд саадгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан нь аймагтаа жижиг болох үйс ажил болж чаджээ. За Говьсонбор аймгийн прокурорын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гомдол хүсэлт авах нөхцөл боломжийг ханган хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал байгууллагын гадаа үүднээс орж ирэх налуу шатан дээр тусламжийн онхыг байршуулсан. Энэхүү тусламжийн онх нь болохоор дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй тусламж хэрэгтэй хүн болгонд жижүүрийн ухтах үйлчлэгийг үзүүлэн ажиллах боломжийг олгосон. За мэдээлэл авалгааны үйлчлэгээний төвдөө сул хараатай иргэд бол ахмад настанд зориулан томруулах шилийг байршуулсан. Мөн сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс зориулан хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй дуудлага CGM-ийн сайт болон аппликейшнийг ашиглан хэлмэрч оператортай холбогдсон гомдол хүсэлтийг нь авч ажиллах боломжийг олгосон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаад ариун цэврийн өрөөгөө тав тухтай байлгахаар тохижуулан ажилласан нь одоо бусад газруудад жишг болохоор ийм ажил болж чадсан. Прокурорын байгууллагад өргөдөл гомдол хэрхэн гаргахтай холбоотой зөвлөгөө мэдээллийг Braille үсэг, том кирилл бичгээр бэлтгэн аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт байршуулж харааны бэрхшээлтэй иргэдэд өөрийн биеэр мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашигыг хангах хамгаалах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахар төлөвлөж аймаг орон нутгийн төрийн болон төрийн бас байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тэдгээртэй холбогдсон гарсан хууль тогтоомжуудыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ээлтэй орчинг бүрдүүлэх уриалгыг гаргаад байна.